Та бүхэндээ өнөөдрийн мэдээ хүргэе. Намайг Садрил гэдэг. За миний влогийн гол сэдэв бол бүжиг спорт байгаа. За тэгэхээр миний влогийг анх удаа үзэж байгаа хүн ахын бол та бүхэн намайг дэмжээрэй. Тэгээ лайк and subscribe дараарай. Тэгээ бүжиг спортын тухай олон сонирхолтой мэдээллүүдийг та бүхэндээ сувгаараа дамжуулан хүргэх болно гэдгийг хэлмээр байна. Ер нь бол насны ангиллын хувьд гэх юм бол за хүүхэд 1, хүүхэд 2, өсвөр 2, за залуучууд насанд хүрэгчид ахмад гэсэн ийм 7 насны ангиллтай байдаг. Насны хүүхэд бол тухайн насныхаа л тэмцээн оролдоод за тусдаа тухайн насныхаа л ер нь бол одоо ангиллд оролцсноо гэж юу нь бол ойлгож болно. За 2, өсвөр 1, өсвөр 2, залуучууд насны ангиллын ангиллын маань 3 насны зүрхтэй одоо партнерууд нь тийм ээ усаар хөгжүүлж байгаа хүмүүс бол 3 насны зүрхтэй байж болдог бол за насанд хүрчт бол 5 насны зүрхтэй байж болдог. За тэгвэл ахмад насныхан болохоор энэ бол 35-аас доошгүй ер нь бол 35 насны зүрхтэй ер нь бол бүжиглж болдгоо. За тэгвэл одоо та бүхэндээ бас ур чадварын зэрэглэлийн талаар танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр ур чадварын зэрэглэл гэдэг нь өөрөө бас 7 ангиллуудтай байгаа. За E, D, C, B, A, S, N гэсэн 7 зэрэглэлтэй байдаг. За хамгийн одоо бага зэрэглэл нь болохоор анхан шатныхан зэрэглэл нь E зэрэглэл гэж байдаг. E зэрэглэл гэж байдаг бол за хамгийн одоо дээд насныхан ангилал нь болохоор M зэрэглэл гэж байдаг. За тэгэхээр одоо насны ангиллалтай бас холбож үзэх юм бол одоо хүүхэд 1 насны ангиллалын тамирчин маань за E болон D зэрэглэлд бас хамаарчулна. Хүүхэд 2 насны ангиллал болохоор E, D, C зэрэглэлд хамаарчулна. За харин C зэрэглэлийн ур чадварын зэрэглэлтэй байж болно гэсэн үг нэ. За тэгээд ерөнхийдөө бол насны ангиллаар ингээд нэмэгдээд ингээд 7 төвшин ерөнхийдөө бол бүжиг спорт байдаг гэж хэлж болно. За тэгээд ер нь ур чадварын зэрэглэл гэдэг бол мэдээж хэрэг одоо тухайн тамирчны одоо техник за тэгээд ер нь бол бүжгийн одоо хөдөлгөөний зөв үйлчлэл хийж байгаа байдал хэмжлэн бүх зүйлсийн шүүгчнэр тогтоогод за яг энэ одоо тамирчин маань энэ зэрэглэлийн тамирчин байна гэдгийг ингээд тогтоогод гаргах гэж хэлээд ялж болно. За тэгээд энэ мэтлээ ерөнхийдөө бол одоо бүжиг спорт бол дөрвөн журмын тухай одоо маш их мэдээлэл зүйлсүүд байгаа. За тэгэхээр та бүхэнд жишээ болгож бахаа мэдээллийг танилцууллаа. За өнөөдрийн сэдэв бол бүжиг спортын ур чадварын зэрэглэл ба насны ангиллын талаар жижигхэн мэдээлэл байлаа. Хаалт амжилсан баярлалаа.